За сайн уу бүгдээрээ шинэ бичлэгээ тавтай морил. За энэ удаагийн бичлэгээр ер нь битээр энэ Монголд байгаа бичлэгнүүдийг анзаарсан бол ийм гэр ахуй гэрээ жоохон шинчилж байгаа. Тэгээ саяхан Том Брунийнхоо буудан хевсийг сольсон. Тэгээд энэ удаад болохоор битээр унтлахын өрөөндөө шинжилт хийх чинь. Яагаад шинжилт хийж байгаа вэ гэвэл авилга авахгүйгээр бас ингээд одоо байгаа заслыг нь хавтан рекер аягүй гоё болгож болцсон юм билээ. Сүүлийн хэдэн жил бид тэрс аягүй судалсан тийм. Тэгээ одоо болохоор бид хоёр энэ орныхоо энэ артлын энэ ханыг болохоор одоо энэ оботоо байгаа байхгүй. Ханыг ерөөхдөө шинжилээд хавтан рек хоёр хослуулж хийж байгаа. За тэгээд энэ хавтан рекний хувьд болохоор рек гэдэг маань болохоор ингээ хавтангаа бодвол арай тийм хээтэй хавтан хэлж ийн гэж би бодсон. Рек нь болохоор Аркопа брендийнх, энэ нь болохоор Туркийн тэгээ Монголд албан ёсоор борлуулагддаг. Тэгээд ер нь угсрахад аюулгүй амар тэгээ ямар ч төрлийн хан дээр тэгэж угсарч болно. Тэгээд одоо өнөөдөр ирж хийх гэж байна. Тэгээд янзаг бид гурав хүлээж ийн. Янзаг одоо эренгүүт нь амар хуцаж уурлах байх та. Тэгээд ерөөхдөө энэ талынхаа арын хан дээр рек явах жагаад болоод гой хавтантай хослуулаад тийм цайвар өнгөр обоноосоо 1 тонн цагаан болгож гой энэ өрөөгөө цайвар болгоё гэж хийцэн. Тэгээд ер нь дараа нь энэ өрөөгийнхаа хавтангаа сольсон юм чинь ерөөхдөө бас энэ хажуудлын комод морныхаа заслыг бас жоохон солиод тэгээд удахгүй бас энэ гэрлүүдээ бас солино. Тэгээд тэр болгоныгоо битээрээс бичлэгээр харуулнаа. За тэгээд одоо ирж гисэн хамтдаа эхэлцгээе. За тэгээд заслыг 2 хүн маань ирээд орж ирээд заслалтаа ашиглах хавтан болон бусад хэрэгслээ зөөх замаа бэлдээд тоосонцор болохгүйгээд замаас гадна ингээд манай унтлагын өрөөнд байгаа бусад тоос болж болох бүх зүйлийг ийм уутаар бүрээд бэлтжигдэг юм билээ. За 6 цаг болсны эцэст манай унтлагын өрөөний арын рек болон хавтан ингээд шинжлэгдээд ийм гойсон байна. За яг өмнөхтэй харьцуулбал бүр маш гоё гэгээтэй болсон. Би угаасаа амар тийм унтлагын өрөөгөө ийм цэлгэр гэгээтэй харагдуулахыг хүсэж исэн болохоор ийм гоё цайвар өнгө сонгосон. Тэгээ амар том зэтэй юм шиг болсон байна. Тэгээд өмнө нь битүүр энэ чинь хандаа гэрэлгүй байсан. Тэгээ орныхоо хоёр талд ийм жижиг хоёр унтлагын гэрэл суулгасан. Тэгэхээр бас гоё харагдаж байгаа. Гоёмсаг. За тийм болохоор энэ чинь найрцагчныхаа хажууд унтраалгаа хийцэн. За тэгээд хийх явцсан нь бол аюу амархан. Тэгээд түрүүн та нар харсан. Тэгээ одоо бид төр нэгэнд ингээ гоё ханаа шинчилсэн учраас тэгээд Home of Strawberry-гаас ерөөхдөө орны декор дээр энэ хажуудаа хөөрхөн комод энэ төр тавьж тагчулна. Тэгээд бичлэгийг үргэлжилж байна.
President of a mansion with halls I'd never mention and rooms that I don't think I've ever seen. Skeletons in the closet with shirts I haven't worn yet and clothes I've worn since I was 17. Close the door and bolt it shut, 'cause you're the only one I trust. What can I do to help you feel the same for me? Саран за манай унтлагын өрөө маань мейковер хийгээд ийм болсон байна. За тэгээд хийсэнчлэн арийнхаа обог шинжлээд хуулаад дээрэс нь хавтан болон риг хослуулж тогтоосон. Тэгэд энэ айгүй хурдан болсон. За тэгээд нэгэнт энэ хавтангийнхаа талаар гоё мэдээлэл өгчий гэж бодлоо. За энэ хавтан нь болохоор AGT-гийн брэнд Монголд бас яг манай хийлгсэн газар маань яг цорын гац албан ёсны одоо хийдэг тийм борлуулдаг болон хийдэг газар нь. За энэ рейк нь бас Монголд албан ёсоор оруулж хийдэг. За одоо Монголд одоо зөндөө их юм хавтан рейк хийдэг газрууд байгаа байхгүй. Одоо ерөнхийдөө бүгднийг ингээд судлаад үзэхэд яг энэ Arcopa брендийн рейк, энэ AGT брендийн энэ хавтан хоёр маань 100% яг цэвэр эко модны хүртсээр хийсэн. Тэгэхээр одоо ямар нэгэн байдлаар ийм хурц үнэр, пластик үнэр үнэртгүй яг ийм модны хүртэс. За тэгээ хурууныхыг тогтохгүй, цэвэрлэхэд амар, тэгээд ийм эдлэгээ удаантай, тэгээд царайлаг. За тэгээд манайх болохоор обоогоо хуулж байгаа наасан, хуулахгүйгээр обоон дээрээ ч нааж болох юм билээ. Тэгээ ер нь бүх төрлийн гадаргуун дээр нааж болдог гэсэн. Тэгээд ерөөсөө айгүй хурдан хийгээд дууссан. Тэгэд instantly манай bedroom ийм гой цав цагаан гэгээлэг болсон. За хүрээд үзэхээр бас ингээд одоо энэ хэсэг мэсэгт ерөөсөө тийм ингэж нухаад ах юм байхгүй. Маш зөөлхөн, тийм баарцгаар иржгэр хайраад ах юм байхгүй. Тийм гой торгомсог гэх юм уу? Тийм гой зөөлхөн айгүй гой мэдрэмж төрж юм. Би бас та нарыг бас хурж үзээсэй гэж бодож байна. Тэгээд нэг хүрэх мэдрэмж нь бол маш их таалагдж байгаа харагдахаас гадна. Бүтэн сольж байгаа учраас бусад юмнуудаас шинжилмээр санагдаад ийм хүрхэ хандаа гэрэл тогтоож өгсөн байгаа. Тэгээд энэ чинь ингээ унтраалгатай. За тэгээд ийшээгээ хүрээд ирвэл энэ манай одоо комод хэсэг байгаа. Өмнө нь ийм IKEA-гийн 2 шургуулга байсан. Тэгээд ийм толин ийм комод болохоор айгу зай эзлээгүй юм тавиагүй юм шиг харагддаг юм лээ. Тэгээд энийг болохоор Home of Strawberry-гээс авсан. За дээр нас ийм хүрхэн тшээ Home of Strawberry-гээс ингэж тавиад дээр нь утас зүйлттэй юу гэдэг нь өндөртөө бас ингэ тавьчих гэж бодоод. Тэгээд ийм дугуйтай болохоор бас ингэ яаж тавьж болох юм бэлээ. Өршлүүлээд бид төр орон дээр ийм өмнө нь ер нь бид төр орон дээр ийм том бүтээл ерөөсөй тавьж байгаагүй юм бэлээ. Янз бүрийн айгу дуртай байгаа. Тэгээд ийм хүрхэн хослуулаад дэрнүүд бас тавьсан. Дэнийх гоё ийм шин гэрт ороод ирсэн юм шиг айгу гоё мэдрэмж төрж байна. Чам таалагдж байна янзгаа. За тэгээд ямар ч тач хом онцлог өрөөнийхөө мейковерыг ийм хурдан хугацаанд ер нь 1 хоногт хийгээд дуусгацсан. Тэгээд сэтгэл маш өндөр байна. Тэгээд би чамд ямар санагдсан? Надад бол таалагдсан санагдсан. Айгүй тийм шал өөр тий. Тий амар хүнд тавилга тавихгүй шууд шийдээд тавилгуур солилцсон. За тэгээ манайхан маань энэ хавтан бол зөвхөн бедрум биш ер нь бүх газар тавьж болох юм билээ шүү. Том өрөө, зурагтын ар, галтгоо гэдэг юм гойгоо сонголттой ер нь шинэ байранд орсон юм шиг мэдрэмж өгдөм билээ. Тэгээд дээрэс нь Home of Strawberry-гаас ингээд декоруудаа аваад болцсон. Тэгээд нэмэлтээр энд байсан номын сангаа энэ талтаа тавих уу гэж бид төр дебет хийж байгаа. Тэгээд та нар хариу бичээрэй. За тэгээд манай энэ гэрлийг санаж байгаа бол манайх айгүй удаж байгаа энэ гэрлээ удахгүй солиноо. Тэгээд солиод бас влог дээр хамт байгаарэ. Ямар ч тач шинэ унтлахын өрөө маань стого гоё тэ янзгаанаш. Шинэ орн ямар вэ? Өстө гоё нөө ингээ яваал жоохон гიშгэж мишгээл ингээд алхаж яхад юус амар сайхан саадгүй байгаа. Ер нь гоё байгаа тий.
гэж байгаа юм уу тий. Янзах гэхдээ амар инээдтэй битүүр ингээ орныхаа даваа мааг сольж ихээр амар дуртай ш. Дээр нэг иргэлдээд гүүх аягүй дуртай тий. Чи дуртай мó? Хүнчлэн доогор гүүч юм аягүй дуртай. Дуртай Вау. Хүүш. Сэтгэл гоё нэ. Тэгээд энэ удаагийн bedroom makeover бичлэгтэй хамт байсан баярлаа. Баяртай. Гоё коммент үлдээгээрэй.